За үндэсний хэд хэдэн өдөр тутмын сонины саяхны дугаарууд дээр Дорнод аймгийн орлогч дарга нэг солонгос нөхөртэй гэрээ барьж гар гараа атгалцсан мишээсэн зураг тавигдсан байдаг. Тайлбар нь халах голын сав нутагт тариалан хөгжүүлэх зорилгоор солонгосчуудад 270 мянган газар ашиглуулахаар босно нь ингэгдэж байсан юм. Тэгвэл энэ нь засгийн газрын түвшинд яригдсан асуудал биш болохыг халах гол төслийн захирал хэллээ. Учир нь төслийн хүрээнд манай засгийн газар койка байгуулахдаа 200 га газар дээр л загвар аж ахуйг байгуулах санамж бичгийг үзүүлсэн гэж байна. Тэр 200 га талбай дээр л тэр одоо загвар аж ахуй байгуулах асуудал санамж бичиг хийгдэж энэ дээр одоо гарах зургацсан юм байх. Тэгэхээр одоо сум орон нутгийн аймаг төвшинж байгаа мэдэхгүй зүгээр тэр зураг мурагтай гарсан юм байлээ тийм ээ. Тэгэхээр энэ сум орон нутгийн аймгийн удирдлагууд энэ дээр жоохон ямар хариулт гэж юм бол тэрийг мэдэхгүй. Халах гол төслийн хүрээнд Дорнодын сав газарт социализмын үед ашиглаж байсан 40 мянган га атарсан талбайг эргэлтэнд оруулахар болсон байдаг. За энэ талбайг цаашид өргөжүүлж магадгүй гэгдэж байгаа юм. Учир нь койкагийн хийсэн судалгаагаар Дорнодод 170 мянган га талбайд тариалан эрхлэх боломжтой гэж гарчээ. Харин энэ судалгааг шинжлэх ухааны үндэслэлтэй эсгэд улсын хурлын гишүүн Баяр сайхан эргэлзэж байгаа юм. Учир нь манай эрдэмтэд халах голын сав газарт тариалан эрхлэх боломжгүй гэсэн судалгааг өмнө нь гаргаад тавьчихсан байжээ. Тиймдээ ч тэр 40 мянган га талбайг атаршуулсан байдаг гэж байгаамаа. Ер нь бол Дорнодын тал тэр хөрс нь бол хэмжиг хөрсөө доод үндсэн суур хөрс нь бол элсэрхэг хөрс. Тэгэхээр ийм эрчимтэй газар тариалан тохирохгүй хөрс гэсэн ийм дүгнэлтийг хүртэл гаргасан байлээ. Тэгэхээр бид нар энэ асуудал шинжлэх ухааны үндэслэлтэй хандахгүй бол энэ цаашид бол одоо үнэхээр говь урдаасаа биш одоо зүүн талаас Монголын төөрөө нөгөөд ороод ирэх ийм дүр зураг харагдаж байгаа. Гишүүний үзэж байгаагаар койкагийн гаргасан судалгаа үндэслэлгүй. Солонгосчууд манай газрыг ашиглахын тулд ийм тайлан гаргасан байх магадaltaй гэж байгаамаа. За ер нь манай улсын газрыг түрээслэх хүсэлтэй байгаагаа Солонгосын тал өмнө нь илэрхийлж байсан. За тодруулбал 2006 онд ерөнхийлөгч Ро Мөн Хён Монголд ажиллах үеэрээ энэ асуудлыг хөндөнд тавьсан. За яг үүний дараа Солонгос мэрэгжилтэн судлаачид манай улсад ирж халах голын сав газарт судалгааны ажлыг хийж өнөөдрийн төслийг эхлүүлэхээр болсон байдаг юм а. Шууд дэлгэр цэцэг сайн зайнаар мэдээллээ.